Тэгээ түрүүний тэр 5 ухамсараас хүмүүсийн 5 ухамсараас авчих ингээд цааш нь өргөжлүүлээ л да. Тэгэхээр тэр 5 ухамсарын бид нэг ойд ингээд ошин суугаад бүр одоо нэг улс орноо байгуулад орон гэрээ байгуулад ингээд амьдарч байгаа гэсэн шүү дээ. Тэгээ тэр ойд амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь юу яадаг вэ гэхээр тэр аана маяа буюу тэр хоолоор буюу тэр мөнгө санхүүгээр эд материалаар байр суурь нэр алдраар бүгдийг хэмждэг. 90%, 99% магадгүй аюул бол тийм. 90% нь ерөөсөө очтой ертөнцийн хамгийн алж аргалтай амьдралын зорилго бол одоо доктор, профессор болох, эсвэл ерөнхийлөгч болох ч байдаг юм уу тийм. Эсвэл одоо сайхан алдар нэртэй зохиолч болох ч байдаг юм уу. Ийм одоо тэр том болох, маш амжилттай бизнесмен, нэр алдартай болох. Энэ бол аана маягийн төвшин гэж байна. Юусоо нэгдүгээр төвшин гэж байгаа. Амтны хүмүүсийн төвшин гэж байгаа байхгүй. Материалын төвшин. За тэгжээс чинь нөгөө хүмүүс чинь арай ухамсар дээшлээд ирэхээр яадаг вэхээр пранамая гэж. Арай нөгөө бид нар бол одоо дангаас эд материалаас илүү эрүүл мэндэд хайрлах хэрэгтэй юм байна. Эрүүл мэнд хамгийн энэ дэргүүний чухал зүйл юм байна. Тийм учраас эрүүл мэнд дээд зорилго. Хамгийн дээд зорилго бол эрүүл мэнд. А нөгөө өмнөх нөхдүүд маань эрүүл хамгийн дээд зорилго бол эд материал, нэр алдар, мөнгө төгрөг гэж үздэг тийм. Тэгээд тэнд чинь бөөн тэрнээс чинь болоод бөөн алаан гэдэг тийм. Мөнгө, нэр алдар юмнаас чинь болоод бөөн одоо хувилдаа, ловер тийм. Энд ч гэсэн материал ертөнцийн гол огцоош нь явагдаж штэ. Аана маяг дээр явагдаж байгаа байхгүй юу? А тэрнээс ч арай дээшээ гараад ирэхээр яаж юм гэхээр парана мая гэдэг арай эрүүл амьдрах хэрэгтэй. Эрүүл байхгүй бид нар хичнээн мянган мөнгө төгрөг байгаад яах юм бэ? Тийм. Хичнээн ихсэн одоо мөнгө санхүү алтар нэр байгаад ямар шиг байхгүй шүү дээ. Өвд зовоод байх юм бол ашиг байхгүй шүү дээ. Ингэж үндэстэй төвшин. Энэ тэгэхээр ухамсар нь арай дээшээ болоод ирж байна гэсэн. А тэрний дараар яах вэ гэхээр мана мая гэдэг. Өөрөөр хэлбэл тэрний дараа бол ямар мэдлэг ирэх вэ? Ямар одоо хутгун гарч ирж байна гэхээр бид нар энэ ойд амьдрах ёсгүй юм шиг байна гэсэн одоо би тэрнээс сонслоо. Мэдлэг төвшин байхгүй энэ бол. Нэг хүн тэгж ярьж юм лээ. Чи итгэж үгүй юу гэдэг ингээ. Тэгэхээр тэр маш цөөхөнгүй итгэв. Хүү юу ярьж байгаа энэс гоё байж тээ. Би энэ моттой борхцаанд аваараа бид нар стааж жаргалтай сайхан амьдарч байна тэр гээл тээ. Тэгвэл цөөхөн нэг нь итгэв. Үгүй тийм байж магадгүй гэдэг. Буян нь нэлээд сайн одоо болцсон тий нэлээд сайхан буян хоригдлуулсан. Зарим нэг нь нэрээ тийм байж магадгүй юм байна. Яг тэнд тэгжсэн ч тийм хүн тэг манай өвөө имээ тэгж ярьжсэн шүү ч байд юм уу тий. Ингэнгүүт зарим нэг нь тэгж итгэдэг. Мана мая гэдэг. Одоо энэ ертөнцийн гадна одоо амьдрал байж магадгүй. Тэр бол мана маягийнх яадаг вэхээр тэр хүндээ мэдлэг судлаад байгаад байдаг. Алхам хийхгүй. Гарах ойгоос гарах алхам. Номоншаа судлаад байгаа. Өө тийм байж магадгүй юм байна. Үнэхээр ямар мундаг юм бэ? Ямар гоё газар байд юм бэ? Энтергээ дотроо ингээд доороо байгаад байдаг байхгүй юу? Гарахгүй тийм гарах ямар ч овоодлого хийхгүй байгаад байгаа юм шүү дээ. А тэрний дараагийн төвшин вегана мая гэж. Вегана мая гэдэг нь болохоор энэ ойн гадна чинь гоё газар байдаг юм байна. Маш гэрэлтэй газар байдаг гинэ. Манай чинь тасарахгүй юм байна гэж. Тэгээд тийм учраас бүгдээр тэр гэрэл рүү гарья. Гэт гараад тэр одоо тэр ойлголцонд хүрээд тэгээ ойгоос гарах алхмыг хийж эхэлдэг гэсэн бүлэг хүмүүс. Бясалгал яваад хичээлээд бясалгалаар йогоор хичээлээд гэрэл рүү тэмүүлж байгаа хүмүүс. Тэрийг бол санскритээр брахма жоти гэж. Жоти гэдэг нь гэрэл гэсэн үг. Брахма гэдэг нь сүнслэг гэрэл гэсэн үг. Сүнслэг гэсэн үг. Тэгэхээр брахма жоти гэдэг нь бол сүнслэг гэрэл. Өөрөөр хэлбэл тэр ойн гадна буюу материалын ертөнцийн хэл хязгаарын гадна тал сүнслэг мөнхийн гэрлүүд байдаг. Мөнхийн гэрэл. Тэгээд нөхдүүд болоо тэр зүйл бөөн ажил, бөөн төвчл, хатамжил, элдв янзын юм хийж тэр одоо ойгоос гарах бүх оролдогоо хийдэг байхгүй. Тэгээ үнэхээр амжилттай явж чадсан гарна. Тэгээд тэр гэрэлтэй очно юм. Тэнд аз жаргалтай болно. Гэтэл тэр бол зүгээр сүнслэг гэрэл. Тэр бол хэл. За түүний дараа 5 дугаар төвшингийнхэн гэж. 5 дугаар төвшингийн усууд нь ананда мая. Ананда маяг doktor аз жаргалтай жинкнээс айдаг хүмүүс. За. Тэр бол маш цөөхөн хүмүүс. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс юу ямар мэдээлэл сонссон байдаг вэ гэхээр ойн тэр одоо гэрлийн чинь цаана гэрэл цацарсан хот байдаг гинэ. Тэнд бидний гэр байдаг гинэ. Тэнд бидний аав ээж, ах トゥう, найз нөхдүүд, амраг сатангууд байдаг гинэ. Тийшээ явцгаая гэж хэлдэг.